За сайн мэцхан энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэгээр өөрөөсөө асуулт асууж эхлэхэд сүнслэг хөгжил рүү ордог, гэгэрлийн зам мөр рүү ордог ойлголтоо бас та бүхэндээ хуваалцъя гэж бодлоо. За хүмүүс болвол YouTube-ээр бол нэлээд олон энэ талаар ярьсан хүмүүс зөндөө байгаа. Гэгэрл гэж юу вэ? Гэгэрлийн тухай ойлголтыг бидний буруу бодож ирсэн зүйлүүд маш их байдаг. Тэгээд гэгэрл гэдэг нь бол ерөөсөө гэгээг ирж зөвд тэмүүлж эхлэхийг л гэгэрл гэж ирлээд байдгийг ойлгосон байгаа. Тэгэхээр та өнөөдөрс эхлээд буруу зүйл хийхгүй, би зөв амьдрья, ер нь яаж зөв байх вэ? Яаж алсын хараагаа олох вэ? Амьдралынхаа зорилгыг олох вэ? Өөрийнхөө тэр сүнсний мөн чанар дотоод өөрийнхөө тэр цаанаас өгөгдсөн өөрийн даалгаврыг олох уу, тий? Яг тэр зөв зам руугаа орох зам руугаа орё гэдэг шийдвэр гаргасан мөчөөс эхлээд гэгэрлийн зам мөр буюу сүнслэг хөгжлийн зам мөр хэлж байгаа юм гэж ойлгож болно. За тэгээд энийг дэлгэрүүлээ тайлбарлах юм бол өөрөөсөө асуулт асууж эхэлнэ гэсэн үг. Таны одоогийн ямар нөхцөл байдал байгааг бол би бол мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхийдөө бол би өөрийн туршлагаар яах юм бол яг зовлонгоос эхэлж исэн. Маш их зовлон, шаналл, хэцүү байдалд бүхмээр санагдсан. Тийм мэдрэмжинд хүрч исэн. Тэгээд л би өөрөөсөө асуулт асууж эхэлсэн. Яагаад би зовж байгаа вэ? Яагаад би гэж те? Яагаад надад ийм амар их зовлон өгөөд байгаа бэ? Би эндээс гарах гарцаа олохгүй байна. Би эндээс гармаар байна. Би ингэж амьдрмааргүй байна гэдэг асуултуудыг өөрөөсөө асууж эхэлсэн. Өмнө нь бол тэгэл нэг хувь тавилан юм шиг. За би ингэж л 50% тавилантай юм байна. За би энийг төвчж амьдрья. Ер нь төвчж амьдрдаг шүү дээ. Амьдрал гэдэг чинь өөрөө хэцүү шүү дээ. Би төвчгөөс өөр сонголт байхгүй шүү дээ гэж боддог байсан. Тэгтэл ингээд юу ч мэдэхгүй гээсээ болоод тэр зовлондоо өөрөө живж байсан. Тэнгууд би өөрөөсөө ингээд асуулт асууж эхэлж байгаа хгүй. Би ингээд эндээс би яаж гарах вэ? Би гармаар байна. Би сайхан амьдрмаар байна. Би энээс илүү сайхан амьдралыг хүртэх хэрэгтэй. Би энээс илүү гоё аз жаргалтай байх боломжтой гэж би өөрөөсөө асуусан. Яг тэр мөчөд ингээд тэр зовлон гэж бодоод байсан бүх зүйлээсээ ингээд ангижрах мэт стол нэр өргөс авсан юм шиг л тийм эргэлт гарсан мөч байсан гэх юм уу. Тэгээд түүнээс хойш бол альва асуудалд өөрөөр хандаж эхэлсэн. За энийг тайлбарлах юм бол миний судалж байгаа 70 тухамсрын бодлын хүчтэй холбох юм бол хүн өөрөөсөө асуулт асууж эхлэхэд өөрийнхөө энергийн орчин болон өнгөрсөн тулсан бүх мэдлэг мэдээллээс тэр гарц гаралгааг хайж тэр боломжуудыг бодол санаа буюу зүүн совин чин санаагаар танд гаргаж ирж харуулдаг гэх юм уу. Ер нь таны бодож байгаа, асууж байгаа бүх зүйлийг баталгаж тарих бол миний энерги бол ажиллаж байдаг. Жишээлбэл та нэг хүнийг муу хүн гэж бодсон бол тэр хүнийг муу хүн болгох бүх батлах, нотлох баримтуудыг бол танд харуулнаа гэсэн үг. Хэрвээ та энэ зовлонтой амьдрал, хэцүү амьдралдаа ингээд би зүгээр энэ амьдралдаа үлдъё, би ингээд төвчээд амьдрья гэвэл яг тэр төвчж амьдрах шалтгаануудыг танд баталж харуулж мэдээллээс чинь ингээд төсөөлөлт болон бодол зүүн савнд чинь харуулнаа. Тэгэхээр өөрөөсөө асуулт асуухын бүр гайхамшиг гэж хэлж болох зүйл гэвэл би ийм зүйл хүсэж байна. Би илүү сайхан амьдралд би ийм янз бүрийн юмнууд аммаар байна. Би тийм газар очимоор байна гэх тодорхой болгоод харин тэрэнд очихын тулд би юу хийх ёстой вэ гэдгээ асуугаад эхэлж байгаа. Би асуугаад эхлэнгүүт за чи энийг хийгээд үз. Энийг хийгээд нэг тийм зүүн мэдрэмж ч юм уу орж ирдэг. Та нартай бол тэгдэг байх гэж бодож байна. За хин нэгэнтэй уцаар ярмаар санагдах ч юм уу. Тэр хүнтэй ярангууд атлын санал орж ирдэг. Юм уу те тиймэрхүү байдлаар зүүн совин чин таныг чиглүүлээ явах нэ. Тэгэхээр та ер нь цаг хугацааг байхгүй гэж бодчих. Хизээ нэгэн цаг жаргалтай амьдрнаа гэд хүмүүс боддог те. Би зовж лээ тэгж жагаад нэг жаргалтай болчих байлгүй гэж боддог.
Тэгэхээр хэдүүлээ логиктой бай, илүү амьдрал руугаа ойрхон бай гэх юм бол ингэн энергийн одоо хувьд одоо энэ ертөнцийн ажиллах зарчим нь өөрөө яг одоо ямар байна, яг тэрнтэй төстэй одоо түүнийг батлах энергиуд тань дээр ирдэг гэд бодоход та дараа жаргана гэд бодоодох юм бол өнөөдөр жаргалтай байхгүй гэсэн үг юм байна л та. Тэгэхээр тэр бодлоо солих шаардлагатай болчихж байгаа. За тэгээ бодлоо солихын тулд бас хэцүү. Яагаад гэвэл жишээлбэл ингэж байгаа байхгүй. Яг өнөөдөр ингээ амьдрал үнэхээр хэцүү байхад би яаж жаргалтай байна гэж бодох юм бэ те. Би жаргалтай гэдэг бодлоор өөрийгөө тижээх юм бол би жаргалтай байхаа мэдчихээн. Гэвч зовоод байна штэ тий. Хүмүүс намайг зовоогоод байна штэ. Энэ амьдрал намайг зовоогоод байна штэ гэдэг бодол орж ирнэ. Тэгэхээр үүнийг одоо сольж болдог. Тэгээ солихын тулд түүнийхээ одоо учир шалтгаан яагаад тэгээд байгаа шалтгааныг нь олчих юм бол үнийг солих боломжтой. Тэгээд та бүхэндээ хэлэхэд би ингээд бодлын хүч гэдэг групп шинээр нээсэн байгаа. За тэр группт орж байгаа хүмүүсийн давуу тал гэх юм бол өөрийн амьдрал тохиолдож байгаа тэр одоо буруу өөрт чинь таалагдахгүй байгаа тэр ихтгэл үнэмш бодлыг одоо солих тал дээр ингээд бясалгалуудыг одоо яг тухайн хүндээ зориулж одоо бичлэг байдлаар оруулж өгнө. Ягаад гэвэл хүн болгон ингээд асуудлууд нь ер нь бол ойролцоо байгаад идэг. Бүх хүн завдаг, бүх хүн одоо жаргалыг мэддэг. Завдаггүй хүн гэж байдаггүй. Тэгэхээр таны асуудал бол миний л асуудал гэсэн үг. Бидний асуудал бол бид бүгдийн л асуудал гэсэн үг. Тэгэхээр та яг өөр тохирсон асуудлынхаа одоо энэ гарах тэр бясалгал буюу тэр ойлголтыг яг тэр одоо сегмент буюу тэр асуудал дээр нь тулгуурлаад би ярьж өгөх юм. Тэгэнгუутаа тэрнээсээ гарах гаралгааг нь гаргаад хэдүүлээ тэр одоо сэтгэл зүйн тэр ихтгэл юмш ингээл бодох байсан юм биш үү гэдэг тийм мэдрэмжийг олж байгаа байхгүй юу. За жишээл гэх юм бол одоо надад одоо бухимдал гэдэг мэдрэмжүүд байдаг. Тэр бухимдалгийн мэдрэмж болохоор хэрвээ би бухимдаалах юм бол юм болгонд бухимдаалах юм бол би ерөөсөө тэр бухимдал гэдэг энергийг ингээ өөртөөгөө ингээд наагаад байгаа байхгүй юу. Тэгээ би өөрөөсөө ингээ хайгаад тэр бухимдаж байгаа шалтгааныг олсон чинь ер нь би өөрөө нэг тийм ийм байх хэвээр, тийм байх хэвээр, надад ийм таалагддаг гэдэг нэг юм хайрцаг үүсгэсэн. Тэрэндээ нөгөө хүмүүсийг яг адилхан байхгүй болохоор би өөрөө удаан дуртай байдал бусад одоо хүүхдүүд ч юм уу удаан дургу болохоор миний уур хүрээд бухимдаад байгаа байхгүй. За тэгээд яагаад бухимдаад байгаа юм тийм? Тэр хүмүүсийг будаа иддэг болгомоор байгаа юм уу? Яг юу гэсээд байгаа юм бэ гэж асууж байгаа. Тэгэхээр хэмээ би хүсэж гин гэхээр тэр хүмүүс үнэхээр хүсэхгүй байгаа шүү дээ. Яагаад чи хүчээр ингээд тэр хүмүүсийг будаа идэж сурах гээд байгаа юм бэ гэхээр амар одоо шудраг босоо байгаа байхгүй тий. Миний дургуун амиг хүчээр ингээд дуртай болгох гээд юм гэхээр би айгүй муухай сэтгэлээр ингээд өөрийнхөө хүслийг биелүүлэх гээд бухимдаадсан байна. Тэгээ тэр учир шалтгаанаа ойлгочингууд би бухимдал гэдэг мэдрэмжээсээ салчиж байгаа. Тэгээ энэ бухимдал уур гэдэг зүйл бол маш олон зүйл дээр гарч ирдэг. Тэгээ тэндээсээ таниад баг багаар тэр ойлголтуудыг өстө нэрээ шаардлагагүй байсан юм биш үү гэдэг ойлголт сургалт одоо сургамжаа авчих юм бол яг тэр мэдрэмж арилждаг. Тэнгуудаа би ч өмнө нь ийм дээр уурлаацсан юм. Уурлах шалтгаан байхгүй юм биш үү гэж тайвширчдаг байгаа байхгүй юу. За тэгээд тайвширчих нэ. За гих мэтлэн таны амьдралд одоо яг та одоо мэдэрч байгаа зүйл танд одоо тавгүй мэдрэмж одоо юу байдгийг одоо хагацлаас үүдсэн одоо сэтгэл зүйн хямралч юм тий. Юу байна яг тэр бүхнийг над руу бичээд би тэрэнд тохирсон бичлэгүүдийг бол бүртээ оруулна. Тэгээд бясалгалуудыг бас оруулъя гэж бодож байгаа. За тийм байдлаар явнаа. За тэгэхээр одоо та өнөөдрөөс эхлээд одоо өөрөөсөө асуулт асуугаараа эхний ээлжинд бас бичгээр бичиж болно. Одоо за би хэм бэ гэдэг ч юм уу тий. Чи бол юу гэдэг ч юм уу нөгөө дотроос ч одоо зүүн совин гарч байгаа хариултыг нь яг шууд биччихин гэсэн. Эсвэл нэг ингээл би чи нэрээ ийм хүн байсан юм биш үү тий. Би ийм биет байсан юм бэ. Би ийм энерги үйж гэдэг ч тэр зүйлээ ойлгоод эхэлнэ.
тэр асуулт асуу. Тэгээ би тийм зүйл хүсэж байна. Түүнд хүрэхийн тулд яах ёстой гэдэг ч юм уу. Төрөл бүрийн асуулт асууж болно. Ингэснээрээ та өөрийнхөө сүнслэг хөгжил буюу сүнслэг зам руугаа орох боломжтой шүү гэж хэлмээр байна. За ингээд өнөөдрийн ярих сэдэв өнөөр дууслаа. Тэгээд групптэй холбоотой мэдээллийг description хэсэг дээр оруулчлаа. Би ингээд 2 төрлийн групп ажиллуулж байгаа. Нэг нь бол зуршлын групп байгаа. Зуршлын групп маань өөрөө бидний ингэж одоо ингээ эерэг байх, гой байж ээж ингээд өөрийнхөө амьдралыг сайхан болгоно гэж бодож байгаа шүү дээ. Гэтэл ингээд би өвдөл ярихаар сэтгэл санаа тавгүй байгаад байдаг. Тэгэхээр миний зуршлын групп дээр бол ном сонсдог, би ном уншиж өгч байгаа. Тэгээ номноос бол маш их сэтлүүд орж ирдэг. Одоо ингэж байгаа аахгүй би та бүхэндээ хэлсэн тий өөрөө ингээд өөрөөсөө асуулт асуу. Би асуулт асуух юм бол тэр асуултыг чи хариулт одоо сэтлэр орж ирнэ. Ямар нэгэн номны хэсгээс ч юм уу яг тэр хайж байгаа зүйлүүд гараад ирдэг. Тэгэхээр ном уншиж байгаа. Тэгээд дасгалаа хийж байгаа. Тэгээд дасгалаа дагаад хийж болно. Тэгээд ерөнхийдөө бол дасгал ном, тэгээд хоолны зураг бичлэгүүд бас орж байгаа. Тэгээд энэ групп зуршлын групптэй бас нэгдэж болно. Тэгээд бодлын хүч групп дээр болохоор ерөнхийдөө бол сэтгэл зүйн блокуудыг бол ярилцаа явна гэж бодож байна. Тэгээд өөрт чинь ямар нэгэн амьдралын асуудал байх юм бол комментээр бичиж болно. Эсвэл над руу миний фэйсбүүк руу бичиж болно. Та ингээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Намайг дагаж одоо миний яриаг сонсдог та бүхэндээ үнэхээр их талархаж байна. Тэгээд өөрийнхөө амьдралыг илүү гэгээтэй болгоё, илүү гоё болгоё. Энэ даалтын ертөнц одоо даалт ухамсар, бодлын хүчтэй холбоотой, эрч хүчтэй холбоотой гэдэг сурын мэдийг явж байгаад үнэхээр та бүхнийгээ бахархаж байна. Би ч гэсэн та бүхэндээ ингээд шинэ мэдлэг мэдээллийг ингээ хуваалцах гад өдрөө болгон ингээд та бүхнийгаа санаад ингээд орж ирдэг. Шинэ ингээд зүйлүүд ойлгочаад за өнөөдөр энийг ярина, дараа нь энийг ярина гэдэг бүр бэлдэж байгаа санан бичлэгүүдийг хийдэг байгаа шүү. Тэгээд миний ярьсан зүйлүүд бол ерөнхийдөө бол миний амьдралдаа хэрэгжүүлдэг бүх зүйлүүд байгаа. Гэхдээ хүний амьдралын асуудлууд хүн болгон дээр өөр байдаг учраас таны асуудлыг бас та өөрөө надаас бас сэтэл аваад засах боломжтой байгаа шүү. За ингээд амжилт хүсье. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.